За уссаа. Тэгэхээр 7 өдрийн энержи чекинг хийгээд бэлэн боллоо. Өчтөр оролцох байсан. Гэхдээ өчтөр би бие руугаа даалга болсон юм а тийм. Тэгээд хүний амьдрал шүү дээ. Хүмүүс хаяада ангаалаа. Тэгээд өнгөрсөн 7 хоног угаасаа хувийн ажиллагад угаасаа амар хардкор байсан. Тэгээ би өөр энерги болцсон. Тэгээд нэг жоохон бие руу зүйлмэлтэй ангааж ич нэг юм жоохон сэргэлээ. За тэгэхээр энэ энержи чекинийг таад ингээд дараагийн 7 оны 3 өдөр ингээд нэг хүртлэхэл одоо нэг кейс болчихж байгаа байхгүй юу. За жинлүүр орд. Жинлүүр орд энэ 7 хоногт юу хүлээлгээс гэж болох вэ гэдгийг хэдүүлээ харцгаая. За сүүлийн нэг шафал тэгээд ихлээ. Амархан шүү дээ энэ чинь. Хопа. За хэдүүлээ их сонирхолтой ингээд асуултууд болон ингээд хариултуудтай ингээд нүүр тулж байна. Сарны үзэр доошоо хааны аяга ингээд нэг хааны саваа ингээд доошоо гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээд 7 chalice буюу 7-гийн аяга доошоо гарч ирсэн. За энэ дээрээс хэдүүлээ хэд хэдэн зүйлийг ойлгоо заяа. Тэр чөтгөр үзэртэй доошоо. Би яалчгүй нэг хувааж ярихаас өөр аргагүй болчлоо. А бүлэг энэ 7 хоног юуг expect хийх вэ гэвэл шүү дээ. Одоо нэг situationship байгаа хүмүүс хамааралтай шүү заяа. Ялангуяа яг нэг юм харилцаанд байдаг ч юм шиг, байдгүй ч юм шиг тэгснээр нэг яг нэг дотносч ихээр алгуулаанаачдаг. Наа боли ингээд санааг буцаа ороод ирдэг. Яг ийм situationshipтэй холбоотой хүмүүст ингээд нэг энэ бол А бүлэгт орж байгаа. Тэгэхээр энэ хүмүүс ингээд энэ 7 хоногт юуг ойлгох вэ гэвэл шүү дээ, тэ. Чиний над орон гарan байгаад хүн чинь ингээд чамд үнэхээр хайртай байсан уу гэвэл яг үгүй гэдгийг ойлгож байгаа байхгүй юу. Яг л энэ зүгээр л ингээд нэг токсик байдлууд ингээд байсан. Эхнийх хоёр дахь нь болохоор шүү дээ зүгээр нууц ил болж байгаа нь чи над ингээд орон гарan байгаад байдаг хүн чинь чамлуу ингээд буцаж ирдэг шалтгаан болохоор болзооны амьдрал нь зүгээр жижиг байсан байгаа байхгүй юу. Тэгээ чам дээр ингээд гээ буцаж ирж байгаа байхгүй юу. Тэгээд ингэж бодож үзье заяа. Яагаад чи ийм орон гарan хүнийг амьдралдаа буцаж орж ирэхийг зөвшөөрөөд ийн гэдэг асуултыг өөрөөсөө асуух цаг болсон байгаа байхгүй. Энэ нэг бодлын өөрийгөө үл хөндлөж байгаа хэлбэр. Тийм бодоод үзье л да. Жишээлбэл хин нэгэнтэй болцох, чатлах хугацаа гэж байдаг те. Тэгээд тэр 3 сар дотор л юм бүх юм чинь шийдэгчдэг үстэй ярих юм бол 3 сар дотор одоо хоёулаа чи ер нь ингээд цаашаа яах вэ гэдэг бүгднийг ингээд шийдсэн чиглэлцээ явж идэг те. Тэгэхгүй ингээд нэг юм situationship шиг юм дээр ингээд 3 болон түүнээс дээсэр боё жил 2 жил явсан ч ингээ хүмүүс байдیں۔ Заа. Тэгээ үнэхээр ингээд нэг та хоёр харилцаагаа ингээд нэг тодорхойлж чадахгүй тэгээ тэр хүн чинь ингээ орон гараа ингээ байгаад байдаг. Тэгэнгүүтээ эцсийн үр дүндээ чи өөрийгөө үл хөндлөсөн байгаагаа ингээд нэг энэ 7 хоног үнэхээр сайн ойлгож байгаа байхгүй юу? Чи яг үндэ тэр хүнд ингээд нэг хорогдоод байгаа ганцхан шалтгаан нь болохоор шүү дээ, тэ. Бид хоёр нэг тим байсан да гэдэг ч юм уу нэг тиймхүү одоо ностальжик мэдрэмжтэй л хорогдол зүг тэр хүнийг тавьж болж чадахгүйсэн байгаа байхгүй юу. Энэ 7 хоног болохоор тэр хүний ингээд нэг нууц ил болох буюу зүгээр чам дээр буцаж ирдэг ингээд нэг те хоёлаа буцаж харилцаа хоёлаа ингээд тгий гэдэг ингээд зүйл нь болохоор зүгээр сайн дайч биш өөр хүнтэй болзоод тэгээ нэг бүтээгүүлэхгүй да тийм тэгэл буцаал ирж байгаа шүү дээ. Хүний амьдрал дээр чинь нэг амар олон шалтгаан хэрэгтэй гэдэг юм уу гэдгийг ингээд нэг ойлгож байгаа ингээд харагч. Энэ бол бүлэг заа. Бүлэг Б болохоор 10 ингээд нэг зоос ингээ гарч ирж байгаа байхгүй юу. Тэнгүүтээ 6-ын зоос ингээ уруутай хамт. Тэгээд хойноос 8-ын зоос. За энэ болохоор ямар бүлгийнх нь ингээ хамаарах вэ гэж дээ. Хэрвээ чи болгыг бүтээч гэж дандаа ингээ юу байдаг бол өөрийгөө хоошоо тавиад тэгээд нэг юм шудраг бас хилцүүлэх гэж байдаг да. Хилцэл гэдэг зүйл чинь яг үүндээ хоёр талаас л нэг сайхан нэг дундаа нэг зогсох хилцэл шүү дээ. Хэрвээ чи штэ те ажил дээр ингээд дандаа хоошоо ингээд нөө суудаг бол одоо хоошоо тавигддаг гэсэн үг байхгүй юу? Чи амар их ингээд хичээгээд байдаг. Тэ хажуутлын хамт ажиллаг батаа ч юм уу тулгаач ч юм уу те альмаа чимгээ эдэр чи ингээд чамаас баг хөдөлмөр хийгээд өндөр ингээ орлоготой байгаад байдаг гэдэг ч юм уу те. Эсвэл чи нөгөө нэг
бусад хүмүүсийг кэрлээд өөрийгөө ингээд нэг кэрлэхэ болцсон. Иймэрхүү нөхцөл байдлуудыг ингээд нэг айгүй үзээд байгаа жилдэр орных нь ингээд нэг хэлэхэд яг үндэ хоёр талаас ингээд нэг хичээж ямар нэгэн зүйл чинь ингээд 10-ын зоослоо буюу энэ чинь харилаа хоёрын байхгүй болсон чинь мангар олон mermaids ингээд байж байцтай. Чи ганцаараа хичээгээд яг үндэ үр дүн олдохгүй гэрийнхэн ч бас ингээд хамт хичээхгүй ч юм уу эсвэл тэг ингээд commitment өөрхөлд байгаа хүн чинь эсвэл ажил чинь ингээд бизнес партнер гэдэг гэж байгаа шүү дээ. Ямар нэгэн мөнгө санхүүтэй холбоотой юм дээр. Эсвэл нэг юм шудраг харилцаа гэж яддаг да. Тэ тэрэн дээр ингээд чийлж чигээд идэг нөгөө чинь ингээд ангаацсан ингээд байгаад байгаа бол яг үндэ чи амар том боломжоо харахгүй байгаа даа гэсэн. Энэ болохоор ингээд нэг дөрвөн ягаа байхгүй юу? Энэ mermaid-ийн 3 ингээд нэг хисаалгаар хажууд нэг хисаа байсан байгаа. Тэрийг ойлгохгүй гэсэн үг. Юу гэж ярих гад байгаа вэ гэвэл бид нэр үргэлж vibrate гэж байдаг. Дотор байдаг мэдрэмжүүд, дотор байдаг энэ энерги гэдэг зүйлээр бид нар үргэлж гадагшаанаа цацж яадаг. Тэгээд хэрвээ би энэ дотроо өөрийгөө disrespect ингээд нэг хийх юм бол миний эргэн тойронд ингээд байх хүмүүс яг намайг үл хөндлөх хүмүүс л ингээд нэг гарч ирнэ. Тэ хэрвээ би энэ дотроо ингээ өөрийгөө ингээд хөндлөхгүй, хайрлахгүй, айтайхан байхгүй бол эргэн тойрон намайг угаас яг тийм л байлгахаар ингээ хүмүүс ингээ амьдрал дээр орж ирдэг байхгүй юу? Тэгэхээр чиний хувьд болохоор яг өөрийгөө disrespect ингээ хийж яана гэдэг аягуулсан анзаарах хэрэгтэй байна. Би хичээгээд идэг нөгөө нь ч ингээд юу ч хийхгүй болоод тэгээд яг яах юм тийм үсттэй. Тиймээс ингээд нөгөө нэг энэ 7 хоног яалчгүй хааны ил ингээд нэг доошоо гарч ирсэн буюу нэг чамаас амар их нэг зүйл шалтгаалах гэдэг байхгүй яг чиний үгээ хэлэх байдлаас үйлдэл гэдэг зүйл чинь гарч ирж байгаа байхгүй юу? Хүнд хэл хязгаараа тавих 7 хоног жинлүүрээ орсон зүгээр үнэхээр энэ 7 хоног зүгээр бүр яг абсолютely бууцсан. А бүлэг нь болохоор situation shifter байдаг ингээ ядраатнуудаа нэг салаавч өгдөг ч юм яадаг ч юм аа те би чамтай их хайрцахгүй гэдэг ч юм мэдгүй би одоо энэ нэг чинь тийх хэвээр тиймхтэй гэж заах төрөл юм биш зүгээр юм энерги байна. Тэрүүнтэй тустаас болоод нэг тийш шийдэх ингээ А бүлэг байна. Б бүлэг нь болохоор мөнгө санхүү өдр дээр ингээ холбоотой тэгэнгүүтээ яг нэг юм хөдөлмөрийн хуурилт гэж яддаг да тэр нь ингээд алдагдсан хүмүүс ингээ байх юм бол яалтчгүй энийх нь төлөө үгээ хэлэх шаардлагатай болсон байгаа байхгүй юу? Тэгэхгүй бол ингээд нэг чи өөрийгөө disrespect хийгээд байгаа юм биш үү гэдэг ийм хүзрүүд гарч ирсэн байна. За тэр яг уу тиймээсээ хамтан зөвлөгөө авч өгье заа. Оба. За зөвлөгөө юу байж таах нүвэ гэдэг харцгаая. High priestess үзэр яг мэдээдсэн. Заримдаа би таадаг хэлэх үү. Хүний амьдралын хамгийн том сонголт, хамгийн ухаантай сонголт юу болохыг мэдгүй. Сонголт хийхгүй байх. Тэ? 8 илд тэгээ сарны өдөр таанд байгаа байхгүй юу? Үнэхээр ингээд нэг чи төөрцөн байна л да. Хэцүү сонголт хийх гээд. Яг үндэ наа чин хэцүү сонголт биш байсан. Зүгээр чи ингэ бодоод үзээ. Би нэг найзтай хэлж ирсэн нэг жинлэр орны залуу байхгүй хөшөө байл те. Яас чи ингэ нэг альмаатай болцгоо чимгээтэй болцгоо алинтай болцгоо мэдгүй байгаа л шүү дээ те. Тэнгэртэн даатгач гэж хэлж ирсэн байхгүй те. Санаад үдчих гайхаж байгаа. Тэнгэртэн даатгах шээ те. Чи сонголт хийхдээ хэцүү үстэй. Харин те тэнгэртэн даатгах гэж. Энэ ямар учиртай үг вэ гэвэл шүү дээ тий. Одоо хэрвээ чиний амьдралд хэцүү сонголт гараад ирсэн байлаа гэж бодъё. Хэцүү сонголт гэдэг чинь өөрөө ямар утгатай вэ гэвэл эхлээд амархныг ярьж. Би одоо кола ууж байна. Би кола уух уу эсвэл кофе уух уу гэдгийг сонгоход надад амархан. Би зүгээр халийг нумааргаал шийдэж шүү дээ тий. Зүгээр яг ингээд нэг кола нь 20 төрөлтэй, кофе нэг 20 төрөлтэй тий дэлгүүр дээр ингээд байж хахад бол за хит олон сонголт болоод бас сонгоход үгтэй гэдэг. Гэтэ стил сонгохав. Алийг нумааргаа бол мэдчихэе. Хэцүү сонголт нь болохоор нэг нөгөөгөөсөө ялгардгүй сонголтыг хэцүү сонголт гэдэг байхгүй юу? Юу гэж ойлгож болох вэ гэвэл
Чи MSS-д ажиллах уу, таван богд ажиллах уу? Чи дарханд очиж амьдрах уу, Эрдэнэтэд орчиж амьдрах уу? Чи альмаатай ингээд нөөс суух уу, чимгээдээ суух уу гэдэг ч юм уу те. Эн чинь өөрөө хэцүү сонголт. Яг бол альмаа чимгээ хоёрын аль нь илүү аль нь ингээд хэцүү болох нь мэдэгдэхгүй байхгүй яг бол аль нь хүн гэдэг утгаараа байхгүй юу? Хүн гэдэг чинь их сонирхолтой амтан шүү дээ. Хүн гэдэг чинь дотроо өөрийнх нь ямар мэдрэл муутайгаа нууж чадна, дотроос ямар дагналаг байдгийг нууж чадна. Чи тэгээ альмаа чимгээ хоёр алийг нь зүгэн бэ гэдгийг мэдэхэд хэцүү байдаг шиг. Дарханд очих уу, Эрдэнэтэд очих уу гэдэг чинь ингээл энэ хоёр хотод ингээд л алинд амьдрах нь хэцүү шүү дээ тий. Тэгэл MSS 5 богд хоёр адилхан офер өгсөн байдаг чи алийг нь сонгохоо мэдэхгүй. Дараа нэг артлан бүрхэг юм шиг харагдаад гол нь артлан бүрхэг харагдаад байгаа байхгүй. Тэгээд харьцуулаад хүн сонгочих гэхээр дандаа нэг юм тархиа эргүүлээд наачтай байхгүй. Тэгэхээр энэ тохиолдолд хүн сонголт хийхгүй байх гэдэг энэ ойлголт чинь өөрөө яг нөгөө би нэг хэлжсэн шүү дээ, нэг сэтгүүл дээр нэг бүрсийлэгдэг зураг гэдэг шүү дээ. Нүдээ ингээ бүрсийлгээд ингээ хардаг. Тэнгүүтээ нөгөө нэг дүрснүүд нь ингээ тодордог. Яг тэрүүн шиг gut feeling-гээ сонс гэж хэлээд байгаа байхгүй юу? Hyperspace үзрээр энэ юу гэсэн үг вэ гэж тэ бас world үзэр буюу cycle ингээ хэлдэг үзэр. Юу гэсэн үг вэ гэвэл чи үр дүнд хорогдохоо болсон цагт тэр сонголтыг чинь артл нь яг үндэ харагдаж эхэлтэй. Чи одоо MSS-д ажиллах уу, таван богд ажиллах уу гэдэг сонголт байлаа. Аль алинд нь чи орсон ч окей, аль алийг нь хайсан ч окей. Нэгийг сонгосон ч ингээ окей, надад бүх зүйл ингээ окей. Яагаад вэ гэвэл би тэр үр дүнд хорогдохгүй байна. Би зүгээр айхгүй байна гэсэн үг байхгүй юу? Тэнгүүтээ тэр хорогдол гэдэг зүйл ингээд attachment гэдэг зүйл нь байхад болчихгоо чи одоо өөрийнх нь нэг майндаар өөрийгөө ингээд delusional буюу хий хоосон зүйл рүү хөтлөхөө болчт юм аа. Тэгээ цаанаасаа гараад ирчихтэй байхгүй юу? Тийм. Одоо чи нэг хүнд хаягдахаас айдгүй бол ингээ альмаатай үерхүү, чимгээтэй үерхүү гэдгийг ингээл нэг сонгоод бүдлэх шаардлагагүй шүү дээ тий. Тэгэл би бурууг нь сонгоцсон бол одоо тий яа их өвдөө тэгээд би дахиад ингээл нэг хөөх юм чинь ингээд нэгээс тий явж чадна штэ гэдэг ихтгэлтэй болцдог болохоор чи ингээд нэг юу гэх алтхаа сайхаа болчтой байхгүй юу? Тэгмүүд яг үндэ альмаа чимгээ хоёрын чамд аль нь зүв бэ гэдг нь харагдахад илүү амархан болчдөг. Тий. Тэгээд яагаад би ингэж нэг ярьж байгаа вэ гэвэл би үр дүн гэдэг зүйл хорогдохоо болсон цагт эцсийн perfect option гэдэг зүйл ерөөсөй байхгүй маа. Эцсийн эцэс би тэрийг л ингээд амар гоё болгоно гэдгийг мэдж байгаа цагт дотор байдаг нэг юм ихтгэл найдвар ингээд бардам цааш яг confidence гэдэг зүйл чинь байгаа цагт би буруу сонголт хийгээд амар том төслөө алдчихлаа. Би буруу сонголт хийгээд буруу хайнаа сонгочлаа гэдэг ч юм уу. Гэхдээ би дахиж энэ болгоныг өөрийн гараар босгож чадна гэдэг ихтгэл найдвар зоригчин ингээ байгаа цагт чи яг үндэ хамгийн зөв сонголт байдаг байхгүй юу? Яг л чи алтхаас айхгүй байгаа чинь. Тиймээс чамд тэр айдас байхгүй болохоор бас хойноос нь тэнцүү delusion гэдэг зүйл байхгүй. Тиймээс чи одоо эрх чөлөөтэйгээр мэдрэмжээ сонгож зөв сонголтыг гаргахад илүү амархан болж байгаа байхгүй юу? Миний хэлж байгаа ойлгож байна уу? За тэр яах вэ? 13:00. За хилэн цорт. Хилэн цортны энэ 7 хоногийн энержи чек гэх. Матч. Опси. Яп. Яг мэдээч. За, тэгэхээр хэдүүлээ ингэнэ. Энэ 7 хоногийн энержи чек юм ингээ болохоор ингээд худалдаач нөзөр дээшээ гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг хөтэ тэгэл жоохон мөнгө төгрөгөн дээр адтай оттой л ингээ байх нь л дээ тий. Гэхдээ асуудлыг хэдүүлээ ярьцгаая заа. Тэргүүний зоос 9-ийн зоос ингээ хоёулаа доошоо гарч ирээд хойноос нь тэргүүний элдтэй ингээ нэг хамт ингээ нэг гарч ирж байгаа байхгүй юу? Энүүгээр юу гэж ойлгож болох вэ гэвэл энэ 7 хоног яг үндэ чамайг хойш нь суулгаж рефлект болгох 7 хоног болж ингэж ойлгож болно. Reflection гэдэг зүйл чинь яг үндэ амар чухал гэдэг. Хэдүүлээ ингэж ойлгоё. Чи толон дөөрийг харна. Батга угааз чи
толийг ингэж нөгөө нэг шахаж болохгүй шүү. Яг чи тусгал юм чинь. Тэр батгаа чи өөрийнхөө бат толинд харж өөрийнхөө батхыг л ингэ шахаас ингэ эхэлдэг байхгүй. Энийг би юу гэж ингэ дүрсэлж ингэ тайлбарлаж байгаа байг үл шүү дээ. Тэг хэрвээ чи дотроо атаархал гэдэг мэдрэмж хорсол ичхүүр ямар нэгэн мэдрэмж гэдэг одоо тэр дотор байдаг мэдрэмжүүдээ одоо нуудаг ч юм уу те одоо батг гарсан байхад нөгөө нэг юм одоо огтдж болохоор нэг нүрээ ингээл нэг кредит нэг шааж өгдөг дөө тий. Үгүй гэхдээ эцэст ингээд нэг чи тэр батгаа эмчилсэн цагт л ингээд арилна гэхээс чи мянга ингээд яад болохгүй шүү. Эсвэл чи тэр толио ингээд зурж маар болохгүй байхгүй юу? Би нүр юу гэж хэлэх гэж байвал чиний дотор ингээд байдаг одоо эдгээр мэдрэмжүүд атаархал тий атаархал гэдэг мэдрэмжийг ингээд нэг бүр нүдэн анаад ингээд мэдэрч чаддгүй хүн яг үүндээ мөнгөтэй амжилттай явж байгааг нь хараад үзий ядаад начдаг байхгүй юу? Тий бусдад ингээд нэг одоо хүлээн зөвшөөрөгдөг validation-ээр амар ингээд нэг ангад цангадаг хүн яг үндэ ингээд нэг царайлагч юм уу те араасаа ингээд нэг үлгэл ингээд явж байгаа хүмүүс харангуйтай ингээд амар үзээ ядчихлээ тэгэхгүй юу? Тийм тэгээд тэгээ ойлгочих. За юу гэвэл чиний тэр бусад хүмүүсийг хараад дургуулах гэдэг ингээд байгаа бүхэл зүйлүүд яг үндэ чиний дотор анзаараа засах ёстой байсан зүйлүүдээ гэдэг ингээд ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэргүүний элд тэргүүний зоос хоёр ингээд доошоо гарч ирсэн байна. Би энийг одоо удахгүйгээс бүр яг дэлгэрэнгүй ингээд задлж ингээд нэг таад тайлбарлаж өгөн. За юу гэж би ярих гээд байгаа вэ гэвэл энэ 7 хоног яг үндэ чамд триггердүүлэх буюу нэг юм сонь тухгүй мэдрэмжүүдийг авах гал байна л да. Тэ тэрнээсээ болоод ингээд нэг цааш нэр амьдралаа эхлүүлж чаддгүй юм яа дээ нэг тиймэрхүү зүйлүүд болох гэдэггүй. Энэ нь гэхдээ яг үндэ сайн нэгдэх бай. Чиний амьдралд чамайг тухгууруулж байгаа одоо хүний зан авир чамайг тухгууруулж байгаа ингээд нөхцөл байдал үйл явдлууд чамайг жоох ингээд нэг тэрүүлж байгаа юмнууд чинь яг үндэ чамайг энд байгаа батгаа шахаач гэсэн дохой байхгүй юу? Гэтэ саана үзэр доошоо гарч Hermit-тэй ингээд хамт байгаа байхгүй юу? Яг үндэ энүүгээр чи юу гэж ингээ ойлгох вэ? Эцэн чиний адж байгаа л эцэн чиний ингээ нэг одоо well being гэдэг зүйлийг чи өөрөө л хангаж чадна. Тийм. Би таад нэг аим гоё жишээлээ. Бидний амьдралд the lack буюу дутуугийн мэдрэмжүүд бидрийг хаяада амар том зүйл бүтээхэд хөтлсөн байдаг. Жишээлбэл чи багтаа ингээд амар poverty буюу ядуу ингээ байгаад тэгээд эндээс ингээд нэг дутуу мэдрэмж амарч тэг шарандаа ингээ боссон заяа. Чи банк баланс чинь M үсэгтэй болно, B үсэгтэй болно. Чи зүгээр ямар ч ингээ тоо ингээ нэг чиний банк баланс нь ингээ байсан. Чи хизээч ханддаг байхгүй. Яагаад гэвэл чи хоол буюу бүтэн гэдэг мэдрэмжээр одоо нэг тэр wealth буюу эд баялага бүтээгээгүй гэсэн. Тэг ингээ бодоод үзтээ амар олон тамирчид, амар олон бизнесмэнүүд, амар олон дуучид тэг гинт ингээд нэг дутуу одоо амар хэцүү ингээд нэг poverty нөхцөлөдлөөс ялангуяа амар lack гэдэг нэрхтэй байхгүй. Ийм болчингууд тэрийг хангаж одоо угаасаа л дутуу байгаа юм чинь илүү хүн ингээ хичээгээд чинь нэг бол амар алкохолик ингээ болцдог, нэг бол амар уралцсан суучдаг байхгүй. Kurt Cobain хамгийн том жишээ шүү дээ. Nirvana-гийн дуучаа би гинт ингээд амжилт нэр хүнд мөнгө гэдэг зүйлийг ингээ авуугуудаа энэ намайг алсан. Тэгээ амар орсон байдаг те. Энэ зүйлийг би яагаад ингэж нэг ярьж байгаа вэ гэвэл ч те 7 гэлд ингээ гарч ирсэн байгаа байхгүй юу? Чи энэ дотроо одоо бүтэн байгаа цагт чиний нөхцөл байдлыг одоо чиний нөхцөл байдал яг ямар хань үнэхээр хинч хамаагүй байхгүй юу? Тий. Чи юу гэж бүтээн үү? Чиний амжилт чинь ингээд хинч хамаагүй заа. Чи хийсэн зүйлээрээ ингэж бусдад ингээд флексдэх буюу ингээд өнгөрөх ингээд шаардлага байхгүй. Зүгээр чи энэ дотроо ингээд бүтэн болох хэрэгтэй байхгүй. Тхийн тулд энэ 7 хоног чамд юу өгч байгаа гэвэл чамайг одоо нэг өвтгөх тухгүй байлгах хүмүүс нөхцөл байдлууд амьдрал дээр чинь гарч ирэх гээд байна. Тэгээд иймэрхүү ингээд нэг нөхцөл байдал ингээд харангуйтаа пауз ав. Тэгээд анзаар. Энэ сигнал надад юуг ойлгуулах гад байна. Жишээлбэл ингээд нэг би бодож үзчихсэн. Нэг AI ашиглаад байдаг төөгөө байдэн штэ. Би ингээ харсан аахгүй. Да motherfucker гэл ингээ би бодож ирсэн. Тэгээ ингээ харж ирсэн чинь
би атаархаад байсан юм байлээ шүү дээ. Гэтэ тэр атаархлын мэдрэмж би гол ингээд нуугаад байсан юм байлээ шүү дээ. Юунд нь атаархаж байгааг үл шүү дээ. Тэр хүн ингээд үгээ амар ингээд нөгөө нэг гой цэвэрхэн ингэж нөгөө нэг олж чаддаг нөгөө байхгүй юу. Яг тэр ярианы чадварт нь би амар атаархаад ингээд нөгөө нэг motherfucker амар сони ярьд юм байгаад би өөрөө амар сони ярьдаг юм шүү дээ. Тэгээ яагаад би тэгэж бодсон бэ гэвэл тэр төвөгийн болохоор тэр би ч одоо нэг гацаа төгдрээл тархичээ ингээл нөгөө маслал ингээл ер нь ярих гэж ингээ алдаг хүн шүү дээ. Тэр болохоор амар хурцтай амар ингээ нөгөө нэг цэвэрхэн чөлөөт ингээ ярьдаг байхгүй. Би яа чи мэдгүй тэр одоо нөгөө нэг ярианы ингээ темп хатаархад наацсан байхгүй. Ийм ста чи ямар гоё ингээ нөгөө нэг үгээ чөлөөтэй хурцтай ингээ нөгөө нэг хэлж чаддаг ингээ. Тэг би ингээ бодсон. Би яг үндэ өөрийнх нь ямар нэгэн зүйлийг илэрхийлдэг зандаа дургуун байж тээ motherfucker гэж би бодсон байхгүй юу. Тэгээд энийгээ зүгээр хөлөөсөрж байгаа. За тэгэл хэцүүл ярьдаг л байгаа зү үгийн сонголт нь жоохон хатуу нэг хүүхэн барьж авч байгаа юм шиг л нэг үгтэй л байгаа зү ямар хамаатай юм тэгээд эндэл хөөхөн штэ тэгэл намайг сонсдог хүмүүс тэгэл сонсон л үсттэй тэгэл миний аялга ярих хэлбэр дургуй байгаа бол тэгэл тэр л эзэн надаа ямар хамаатай. Яг л би эндээ өөрөө acceptance байж байгаа хөө 10 аяга. Энэ бүх ингээд тухгүй мэдрэмжүүд болгон чиний дотор ингээд нөгөө нэг яг чи өөрийгөө хүлээн зөвшөөрөөч гэдэг л мэдрэмжүүд байсан. Тэгснэр чи 10 аяглуу тэмүүлэх буюу чи өөрийгөө хайрлах чадсан цагт яг үндэ чи бусад хүнийг хайрладаг штэ гэдгийг ойлгох 7 хоног болсон байгаа байхгүй юу? Тэр яах натнаа. Эдгээр бүхэл ингээд нөгөө нөхцөл байдлууд үйл явдлуудыг чи өөрөө процесс хийх хэрэгтэй байгаа байхгүй юу? Зөвлөгөө авч өгөө за. Дахиад 6-ын зоос. Яг зөв. Чамаа гацаагаад хүлээд байгаа ингээд нөгөө хүмүүс нөхцөлөдлөөс зүгээр шууд ингээд walk away. Bye. Тэгээ 5-ын зоостой ингээд хамт ингээд гарч ирж байгаа байхгүй юу? Би ингээд зөвлөлтэй юм. Хин тэгнээс ингээд нэг орхон одоод явна гэдэг нь яг үүндээ манай энэ хилэн цорчныхны сурах хэвээр ингээд хамгийн том хичээл байхгүй юу? Тэ. Хин нэг уучлах бас. Явахтаа бас уучлах. X-ээ хайрлаад яв гэж ярьдэн шүү дээ. Тэгвэл одоо мангар алыг хилэнц ингээд триггердүүлээ наач заа. Чи X-ээ хайрлаач ингээд motherfucker гэж мэ. No. Хилэн цорчны тайкун буюу сурах хэвээр хичээл нь зүгээр өршөөл уучлал инэрлэхгүй да. Тэгээд ямар нэгэн гацаатай нөхцөл байдал. Тэ нөө чи нэг шарандаа үлдээд байгаа чинь болохоор штэ чи зүг барьж аваад зүрүүлээ зөхгүй зөх мөчөөл хүлээгээд байгаа байхгүй юу? Тиймэрхүү зүйл чамд хэрэггүй. Зүгээр чи намаастай байж сурах хэрэгтэй боёо. Нав будаастай гэдэг үлээ. Тэгээд зүгээр уучл. Тэгээ орхиж. Орхиж сурах хэрэгтэй байхгүй. Тэгжээ чи урагшаалхнаа. Тийм. Заримдаа ингээд нөгөө бидний амьдрал яагаад хүмүүс ингээд орхиж явж чаддгүй бол бид нар өөрсдөө түүх зохиоцсон байдаг. Бид өөр юм байх юмсан да тийм байх юмсан. Нөө шаардлагагүй шүү дээ. Тэгэл одоо чи явхаас өмнө бичээл үзэхгүй тэгэл ангаагаал тэгэл болов тэрлээс болохгүй тэрлээс гол нь чам тэр өөрийнх нь тархиндаа үүссэн байсан тэр түүх гэдэг зүйл чамд ямар ч хэрэггүй. Зүгээр л чи хийдгээсэн бол хилдгээсэн бол оролцдог оролцсон бол нөхцөлөө сайжрахгүй бол яв. 6-ын зоос баланс гарч ирээд байгаа байхгүй юу? Тэг хатны хэл доошоо. За би юу гэж ингэж нэг ойлгуулахыг хүсэж байна вэ гэж штэ тэ. Эцсийн эцэст бид нэр бидний амьдрал дээр ирсэн хүн болгон бидний одоо нуучрах хэвээр хүмүүс байсан. Яг л төгс тэ. Тэгэд тэр болгоноос бид нар зүгээр хичээлээ сураал явж байгаа юм баггүй. Тэгээ бодоод үзэл та ингээд чи энэ аягийг зүгээр ингээд чиний зүрх хөл гэж бодъё. Чиний стажикэн бүр хамгийн ultimate wine partner чинь $5,000 үнэтэй wine байлаа гэж бодъё. Энэ аяыг нь тэгээд аваад үзтээ нэг гоё таашаалыг авч чадахгүй штэ. Тэгэхээр энэ аяга хагална үсттэй. Буюу энэ heartbreaking болж байгааз. Тэгээд чи тэдрийг ингээд нэг ойлгоод тэгээд ингээд нэг аягаа гоё илүү дахиж ингээд shaping ингээд нэг оруулж байгаа байхгүй юу. Тэгээ илүү гоё wine glass болоод тэгээ уугаад үсттэй. Амьдрал чинь амар гоё ингээд мэдрэгдэх байхгүй юу. Иймээс бид нар ингээд амьдрал дээрээ үүргэлж гунигтай
хатуу хэцүү мэдрэмжүүд угаасаа автын тэгжиж бид нар яг үндэ хөгждөг хгүй. Тэрийгээ давж ээж. Тэгээ хилэнц ордны хувьд болохоор ингээд нөгөө нэг иймэрхүү үзүүл дээр хамгийн сайн гэж ярьдаг мөртлөө гэтээ хилэнц орд уучлах чаддгүйхгүй да зүгээр уучлаад өршөөгөө сурчихгүй. Уучлаа гэдэг нь шүү дээ чи хажуудаа байлгах гэсэн үг шүү дээ. Зүгээр уучлаа гэдэг нь хэл зөвлөд талархаад сайн сайхныг хүсээд тэгээд амьдралаа шинэрхлүүлэх болохгүй юу? Миний ярьж байгааг олж чад. За 25 00. За номын орд. Energy check-ин хийнэ. За энүүгээр эхэлчих. За номын орд энэ л хоног яахгүй energy check-ин байна гэдүүлээ харцгаая. Кармик тараг. Ханесаа. За тэгэхээр номын ордонд хэд хэдэн сонирхолтой ингээд нэг өдрүүд ингээд гарч ирж байгаамаа. За 10 ил ингээд нэг хоёрын саватаа ингээд хамт гарч ирсэн байгаа даахгүй. Тэгээ Hanged Man ингээд нэг дагуулж байгаа. За хэдүүлээ энэ дээрээс юу гэж ойлгож болох вэ гэлж тэ. Номын ордны хувьд бол энэ 7-ны energy check-ин дээр хурдтай хөдөлгөөнүүд эдгээр бол ерөөсөө ингээд нэг гайгүй юм заяа. Тэгээ энэ 7 хоног яалтчгүй ингээд жоохон эм орох 7 хоног гэх юм уу. Нэг тиймэрхүү 7 хоног болж лээ л да. Тэгээ 10 ил ингээд нэг 20-ын саваа доошотоор ингээд юу гэж хэдүүлээ ойлгож болох вэ гэвэл бид нар юу байдаг? Заримдаа юмыг одоо цагаалчаар шитгэхэд байдаг да буучих гээд. Тэгээ буучих гээд дэндүү жоохон удаан хүлээсэн байдаг байхгүй юу? Японы нэг амар гоё юу гэдэг чи би байнга л хэлдэг. Чи буруу ингээд богоондоо суугаад тэгээ яваалах тусан биш үү те? Буцах замын чинь төлбөр илүү үнэтэй болно гэд. Миний хэлж байгааг ойлгож байгаа те. Юу гэвэл хэрэг таад ч те ингээд айгүй удаан хугацаанд ингээд нэг шаналлаад айгүй удаан хугацаанд ингээд яахаа мэдгүй ч юм уу эсвэл ингээд энэ харилцаа энэ нөхцөлөдлийг ингээд нэг буучих уу муучих уу гэл ингээд нэг юмуд ингээд байсан бол заяа. Долоогийн зоос доошоо яагаад хүлээгээд байсан гэж энэ бүхэн сайжрах багтаа л гэж хүлээгээдсэн байгаа байхгүй нөө. Ямар нэгэн одоо нэг нөхцөл байдал хүний харилцааг сайжрахыг хүлээнэ гэдэг чинь өөрөө хамгийн том асуудал гэдэг. Яагаад гэвэл чи өөрөө өөрчлөгдсөн байх хэрэгтэй байхгүй. Тэгээ ингээд бодож үзье заа. Чи хипхоп хөгжим дуртай байлаа гэж бодъё. Би одоо vibration яаж ажиллахыг тайлбарлаж өгье. Хипхоп хөгжим сонсох дуртай байлаа гэж бодъё. Tupac ингээд сонсдог те. Tupac би гидэртэй ингээд нэг гоё станц нь болохоор 9-р радио гэж төсөөлчих заа. Тэнгүүтээ чи R&B сонсмоор байна. Тэр нь болохоор 100 дугаар радио станц. Гэтэ чиний ингээд нэг вибрац чи 9-р радио дээр л байгаа байхгүй юу? Чи 9-р радиод одоо нэг байнга ингэж нэг реакцтай ингээд байж ич яаж expect хийхэрэ чи 100 дугаар реакцийг ингээд нэг вибрац ингээд тохируулж чадах бай те. Боломжгүй шүү дээ. Энэ ингэсэн үг байхгүй юу? Одоо жишээлбэл ханд байгаа нөхрөө ч юм уу байгаа нэг ч одоо хин шиг Анжелины нэг чиг зэгзгэр болооч гэдэг ч юм уу яг нэг тиймэрхүү байдлаар шахахтай л адилхан байхгүй юу? Яа тэгвэл ингээд нэг хүний identify гэдэг зүйл буюу энэ одоо нэг тэр ингээд цацруулаад байгаа вибрац байгаа гэдэг энэ чинь хүний identify байхгүй юу? Чи үргэлж адилхан identify байгаа хүмүүстэйгээ матчлж учирдаг. За тэнгуүтэй ингээд нэг чиний ингээд нэг чамаа ингээд даун байлгах чаа, чамайг жоох ингээд хэцүү байлгах чаа, хоошоо татж байгаа эдгээр нөхцөл байдлууд чамайг жоохон тийрүүлээд байгааз эдгээр яг ярих юм бол анхандаа нэг тийрүүлэг байхгүй юу? Зүгээр чи станцаа өөрчилж эхэлж байгаа хэлбэр байхгүй юу? 9-р станцаас 100 дугаар станц руу очиж. Тэнгүү чамд угаасаа ингээд тухгүй мэдрэмжүүд өөрчлөлтүүд ингээд гарч иж л байгаа байхгүй юу? Гол нь ингээд асуулт нь юу гэвэл чи 9-р ингээд нэг станцын хипхоп
рэп хөгжмүүд дээр амар дуртай болоод тэндээ ингээд хорогдсон байжгаад тэгээ зуулаа R&B лөө орох уу гэдэг асуулт ч өөр хамгийн том ингээд нэг logical армагд болж байгаа. Яаж вэ гэвэл karmic тойрог ингээд доошоо гарч ирсэн байгаа байхгүй юу. Энэ долоог чиний хувьд болохоор яалтчгүй айгуул ингээд кармик нөхцөл байдлуудтайгаа нүүр тулах 7 хоног болж эхэлсэн байгаа байхгүй юу. Тэгээ 3 аяга ингээд нэг Ace of Cups ингээд гарч ирж байгаа. За юу гэж ойлгож болох вэ гэвэл энэ 7 хоног яалтчгүй чиний хувьд харилцаа гэдэг зүйл дээр гол ач холбогдлоо өгсөн 7 хоног ингээд болж байна. Тэгээ тэргүүний аяга Ace 3 аягатай хамт гарч ирнэ гэдэг нь шүү дээ те. Яалтчгүй чи одоо хүрээллээ солихыг хүсэж ивэл яалтчгүй чи ингээд нэг өөр шинэ харилцаа шинэ ингээд нэг хүмүүст ингээд байхыг хүсчихвэл чи вибрац өөрчилсөн байх хэрэгтэй байхгүй юу. Тэгэж би ингэж нэг FM-ийг ярьсан юм л да. Одоо жишээлбэл чиний дургу хүрээлцэн байлаа гэж одоо дургу болцсон. Одоо эдгэр чи ингээд нэг одоо чи арх угаас өөр ичдэггүй гэдэг юм бол эн чинь тэгэл нэг чи 9-р станцлуул ингээд нэг вибрац холбогдсон л байсан байгаа даа зү. Чи өөрөө л архичин л байгаа байхгүй бас те нэг бодлын шээ. Тэгээ би арх удгаа амар гоё эрүүл хүрээлэлтэй ингээм хамт бай гэж бодчихвол чи өөрөө тэгвэл станцын вибрацийг зуулууд чиглүүлэх хэрэгтэй гоё R&B хөгжин сонсохын тулд тэр чи өөрөө архинаас гарна гэсэн үг шүү дээ тий. Гол нь чи яг ингээд дургу чамаа хойшоо татаад байгаа чамаа ингээд доошоо ингээд унгаах гээд байгаа хүрээлэл нөхцөл байдал дээрээ яг юун дээр нь дургуулхад юун дээр нь чи ер нь нервтэд байгаагаа онцлох хэрэгтэй одоо байхгүй. Тэгээ би найзуудынхаа ингэж амар gossip ярддаг дургу эсвэл би энэ залуу энүүнд нь дургу би энэ нэмэгтэй энүүнд нь дургу тиймээс би өрнөнд энэ харилцаанаас ингээ холтохоор шийдлээ гэж ингээ бодохын өмнө заяа эхлээд би яагаад анханасаа ийм хүнтэй attract буюу match олч байгаа гэдгийг өөрөөсөө асуу. 25 трын оншоо олох хэрэгтэй байхгүй. Тэгжи чи ингээд FM-ийн радиог өөрчлөхгүй тэгжи чи өөр ингээд нөгөө хүмүүстэй холбогдож чадна. Тэгжи чи өөр нөхцөл байдлыг бүтээж чадна. Стил адилхан станцтайгаа байгаад байх юм бол чи чадахгүй. Зөвлөх авч өгөө за. Зя номын орчныхан зөвлөж өгөхөд хайр хандаш яг зөв. Хатнисаа харта 3 аяг хатны сава хааны сава гэтээ гуруулаа ингээ reverse position дээр ингээ байсан байгаа байхгүй юу гэж болох вэ гэвэл ч тийм яалтчгүй ингээ нэг юу юм байна чамд нэг токсик хүрэл байгаад байна за одоо чамаг хойшоо татдаг чамаг үргэлж ингээ нэг drain буюу ядраадаг хүрээлэл хүн харилцаа энэ бүр гацаа нэг ороо наац урагшаач хойшооч энэ тохиолдолд юу зөвлөж байгааг бол higher fund ингээ гарч ирж байгаа байхгүй чи ялчгүй өөрөөсөө илүү ухаантай хүнтэй ч эсвэл яг хөндлөнгийн хүний нөхцөл байдлаас ингээ нэг өөрөх нөхцөл байдлыг дүгнүүлэх хэрэгтэй байгаа байхгүй магадгүй чи одоо ажил дээр ингээ асуудалтай ингээ болцсон байлаа гэж бодоход тухайн одоо ажлынхаа хамгийн сайн лид хийж байгаа ингээ хүнээс ингээ нэг зөвлөгөө авдаг ч юм уу те харилцааны дээр асуудал байлаа гэж бодоход psychologist-тай уулздаг ч юм уу те эсвэл ингээд найз майзууд дээр ингээ яахаа ингээ мэдхээ болцсон байвал өөр ингээ нэг найзуудаасаа ерөөхдөө нэг юм арай ухаантай гэж бодсон найзаа зөвлөгөө авах хэрэгтэй байгаа байхгүй өөрөөсөө нэг яасан тэгээд чи ялчгүй ингээ хааны ил дээр 8-ын зоос ингээ хойшоо дагуулах буюу өөрийнхөө үгийг хамгаалах хэрэгтэй байгаа байхгүй асуудал нь юу вэ гэвэл ч тэ тал асуудал нь чийл гэж гарч ирж лээ л да. Чи нэг ямар нэгэн зүйлийг ингээд нэг тустаас хийчээд хойноос нь ингэж нэг 8-ын зоос доошо буюу grind хийхгүй байх гэсэн үг. Заримдаа асуудал нь бид нар өөрсдөө байдаг нь бас үнэн бохгүй юу? За тэгэхээр номын ордных нь ингээд нэг зөвлөгөөнд болохоор яалтчгүй чи тухайн одоо хүн хоорондын харилцаа энэ бүр яалч специфик болчихж байгаа юм байна. Specific message нь хүн хоорондын харилцаа. Тэгээ энэ нь ингээд чамааг амар ядрааж байгаа ч юм уу. Энэ чамаа ингээд хойшоо татж байгаа. Энэ чамаа ингээд бүр ингээд болгож байгаа бол штэ тэгээ ялчгүй энэ харилцаагаа бүр нэг тустаас ингээд нэг тийшээ
оруулахад хэрэгтэй 7 хоног болж байгаа хгүй. Тэрний өмнө чи яалтчгүй зөвлөгөө авах хэрэгтэй байгаа байхгүй юу? Сайн найзаасаа, эсвэл итгэж болох найзаасаа, эсвэл мэрэгжлийн хүнээс зөвлөгөө авах. Тэгжиж ингээд нэг шийдвэр мэдрээ гаргаад ингээд явахгүй бол одоо нэг нүдэн анжаад хаан мөрөх гэдэг ингээд нэг магадaltaй байж гэн. Тэгээ ер нь нэгэн тугаас хүн ингээд нэг юм стресстэй юм шиг burnoutтай ингээд нэг байгаа тэгээд ядарсан үед ер нь хүн эрүүл ухаантай сэтгэнэ гэдэг чинь бараг л хэцүү байд юм да. Тиймээс яалтчгүй л ингээд эхэлж жоохон тайвшраад амарч агаад тэгээд ер нь энэ харилцаа асуудал нөхцөлтэй яавал дийрвэ гэдгээ нэг оруулсан дээр дэхгүй. Үнэвсэ. Зя. 35 материал энэ 7 хоног юу эксперт хийж байна. Oh, fuck's sake. Таавар үзэр тэргүүний аюутаашаа. За энэ бүр яг специфик матер зориулж байгаа шүү дээ. Хэрвээ ч юм штэ те. Гэр бүлээс гадуур харилцаанд ангаацсан бол за ялангуяа учирч болохгүй хайр гэж яддаг да. Миний хэлгээд ойлгож байна уу? Жохон ингээд нэг битэр зүгээр найзууд гэсэн. Яг найз байсан. Энэ манай ажлын газрын зүгээр нэгтлэн байна маш. Яг нэгтлэн ч байсан уу шээ. Тэ Бата гэдэг контакттай гэтээ залгаад үзсэн чи альмаа авцыг авч идэх юм аа. Тэ миний хэлгээд ойлгож байгаа зү. Яг энэ нөхцөл байдал дээр байгаа материал ордныханд энэ 7 хоног хэлэхэд наа чин бүр жижиг болох гэдэг байгаа байхгүй. Тэгээс яах нь тэгэл яг жахнасаа хангаж гэр бүлээс гадуур харилцаатай бол гэсэн. Эсвэл чиний хост чинь хэрэг тийм байгаа бол хаяр ямар ч лээс ингээд нэг хинчээс хамаагүй за ямар ч лээс энэ ингээд нэг яг өдөж байгаа юм шиг бүр төс идэл авч байгаа байхгүй. За тэр яах вэ? Энэ бол специфик л бүлгэлээ. За нөгөө бүлгийн ингээд нэг материал ордныхын хэлэхэд ч тийм 4 сава заяа хааны ингээд нэг аяга хатны элдтэй ингээд хамт гарч ирж байна. Юу байвал ч тийм хэрвээ чи ингээд нэг харилцаагаа одоо байгаа ингээд харилцаагаа илүү ингээд дараагийн ингээд нэг шатанд ингээд гой гүнзгийрүүлээд ингээд оруулъя гэж ингээд нэг бодцсон ингээд нэг боломж ингээд хүлээж исэн бол за эсвэл чи хин нэгэнтэй ингээд харилцаагаа ингээд муу нийлгээд нэг аятайхан болох гээд байна да. Тэгчихсэн бол яалтчгүй ингээд нэг энэ 7 хоног ингээд нэг боломж гарах ингээд потенциалууд нь гарч ирж байгаа хөө юунерс яд бол хаалгаа нэгэд өгч байгаа. Энэ дээрээс ингээд нэг хэдүүлээ анзаарцгаая. 800-ос тэрүүний сав хоёр ингээд нэг доошоо гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээд тэргүүнэл ингээд нэг сан карттай. Тэгэхээр энэ 7 хоногийн ингээд нэг чиний нийлдэлх энерги чинь юу байвал яалтчгүй ажилдаа ингээд нэг амар анхаарсан ч гэсэн нөгөө талаас ингээд тэргүүний сав тэргүүнэл хоёр доошоо гэдэг нь чи чиглэлгүй жоохон явах гээд байгаа юм биш үү гэдэг ингээд ойлголт гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь хүн одоо энэ жишээл өмнөх өдөртөө бас ингээд харьцуулж хэлж байгаа шүү. Хүн ер нь ямар нэгэн харилцаа байна уу те харилцаа гоё ингээд урагшлуулад болгоё бүтээчээ гэж бодох нь зөв. Энэ бол өстой хэрэгтэй. Бас хүн бас ямар нэгэн ажиж мэжлээ ингээд гоё аятайхан болоод ингээд нэг те нэг бууц хуушур ингээд болох чи бүтээчээ гэдэг ингээд нэг оролдоо явах нь зөв. Энэ бол өстой хэрэгтэй. Гэлээгээд хүнд бас чиглэл хэрэгтэй байдэ шүү гэдгийг заавал санаарай. Чи ер нь энэ 7 хоног ялтчгүй чиглэлгүй байх гээд байгаа юм биш шүү гэдэг асуудал энэ дээр гарч ирсэн байна. Зүгээр л нүдтэй ханаад ингээд нухах гээд байгаа байхгүй юу. Тэгээ энээсээ болоо яалтчгүй ингээд хүн амьтантай жоох ингээд нэг маргалах гэдэг ч юм яах гэдэг ч юм байгаа. Тэгээ нэг тиймэрхүү энергиуд ингээд нэг гарч ирсэн байна. Тиймээс энэ 7 хоног болохоор яалтчгүй
та хэдэд ингээд маш том тохиоглол өгч лээ л да. Би амьдралаар хаашаа заалж явах вэ? Ажлаа би яаж заалж авч явах вэ? Харилцаагаа би яаж урагшлуулах вэ? Тийм. Тэгээд маш цөөхөн бүлэгт нэрсэн шүү. Тийм. Нууц амрагтай ингээд нөгөө матрууд нь бас тэгээд би энийг яг яаж шийдэх юм гэдгээ ингээд ойлголцох, ухаарах тийм 7 хоног ингээд болсон байна. Тийм. За тэр яах вэ? Зүг авч үгүй за. Тэгэхээр ухаарлын 7 хоног биш шүү. Тэгээ яалтчгүй ингээд чиглэл гэдэг зүйл та хэдэд ингээд энэ 7 хоног бүр яаралтай хэрэгтэй байна. Юу нэг ямар нэг юм жоо ойлгоо авчихаа. Үзэл. Yep. Дуусгах ёстой харилцаа, дуусгах ёстой ажил мэжлээ үйл бүр яаралтай ингээд нэг дуусах гэж хэлсэн л та. Яаралтай. Тэгэхгүй болохоор ингээд чи дараачихын боломж, дараачихын нөхцөл байдлуудыг өөрөө хаагаад суудаг байхгүй юу? Тэгээ. Чи бодоод үзэлтэй. Тэгээ одоо кол оож байгаа тийм. Дараагийн ингээд гоё нөхцөл байдал боломжуудыг чинь хэдүүлээ биер гэж төсөөлчээ. Би энэ кологоо асцгаж иж биер уух хэрэгтэй зү. Тэгэхгүй бол энэ аяган дээр нэмээд биер ингээ хийжлэж миний гид зүрднэ зү. Яг тэр юм шиг. Чамд энэ 7 хоног яалтчгүй реформ буюу шинжилт хийж аваад 7 хоног гарч ирсэн байна. Чи дуусгах ёстой асуудал, нөхцөл байдал, хүн амьтантай тусдаас ингээд нэг ярилцаад ингээд жанжин чугамаа даах ёстой бол даах ёстой. Тэгээд үгээ хэлэх нь чамд ингээд нэг зөндөө байна. Тэгэхгүй бол ингээд энэ 7 хоног яалтчгүй ингээд хил амны бай болох гэдэг байхгүй юу? Тиймээс ингээд энэ 7 хоног яалтчгүй хил амны бай болохын тулд ингээд нэг шууд дор нь ингээд нэг үгээ хэлээ дор нь асуудлуудыг шийдээд явахгүй бол тэгээд дор нь бас ингээд нэг харилцаа таслах хүмүүсээ байл тэгэл нэг таслах хэрэгтэй байхгүй юу? Тийм. Тэгэхгүй бол жиж болох гэдэг шүү. Юу энэ ихтэй амар тустаас мэрэг болчих тийм. Зя, конкурд. Хөрд нэг юу экспект хийх байлаа. Вау. За тэгэхээр 3 ингээд нэг аяг доошоо 6-гийн ээлд ингээд нэг доошоо гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээд тэргүүний ээлжтэй хамт. Хэрвээ таатай амьдрал заяа бүр үнэхээр ингээд нэг юм тодорхойгүй яах гээд байгаа нь мэдэгдэхгүй харилцаатай ингээд хүн байсан бол заяа. Тэр чин тэгээд ялчгүй амьдрал дээр чин сайн нэг орж ирж байгаа байхгүй юу? Намартаг үстэй жаа. Яагаад гэж байгаа юм бол 9 аяг доошоо emotionally codependency буюу хүнээс хамралтай нэр байхгүй. Тэгэхээр энэ 7 хоног ялцчихгүй танаа хомхын ордныхан болохоор амар танахын чаас их гоё шүү дээ нэг юм чимээг ангааж нэг гинт нэг шийдвэр ихээр өстой жинхэнэ шийдвэр өстой тустаас ингээ хийдэг те. За тэр яг энэ 7 хоног ялцчихгүй таад ингээ өнгөрснөөс чи ингээ зарим хүмүүс ингээ буцаж ирэх нэ. Тэгээд тэр нь болохоор нэг юм яах гээд байгаа нь мэдэгдэггүй тодорхойгүй ингээ харилцаатай те.
Тэгээ ангааж ирсэн ингээд нөгөө хүмүүс ингээд нөгөө сайн үгээ гарч иж байгаа наа мартааг үздээгээд тэнгүүтээ чи болохоор шууд би чам марцсан штэ гэж альчуураа шидэх гээл ахшгүй танилаа цагаан альчуураа баяа гэдэл бакачао гээл те. Тэгээ хааны аяр ингээд доошоо гараад тэгээ пэйж гуанцтай ингээд хамт гарч ирж байгаа байхгүй юу гэж ингээд ойлгож болох байвал штэ те. Энэ 7 хоног чиний эргэн тойронд заяа emotionally immature буюу амар бацаандлаг хүмүүс амар их ингээд нэг орж ирээд байгаа байхгүй юу. Чи одоо хүн болгоныг ингээд хайндлах хэвээр ч юм шиг те. Чи хүн болгоныг ингээд нэг хасрах хэвээр ч юм шиг. Тэгээ чи хүн болгоны өмнөөс аавын хооронд аав ээжийн хооронд нээж нь болох хэвээр ч юм шиг нэг тийм сони нэрийг гарч ирсэн байгаа байхгүй юу. Эний шалтгааныг ингээд би ерөөсөө гол нь олж чадахгүй л юм л да. Яагаад тиймэрхүү юмнууд ингээд гарах болчихоо. Заримдаа бид нар зүгээр л хүмүүсийн өмнөөс жоохон ороод юм хийх хэрэгтэй л байдаг юм байл үү дээ. Тийм. Тиймээс энэ 7 хоног яалтчгүй таадын хувьд болохоор ингээд дандаа нэг юм бусад хүмүүсийг ингээд анхаарал ингээд бусад хүмүүсийн өмнөөс л ингээд оролдоод байсан 7 хоног болохгүй л да. Нэг өстой хэрэгтэй үед ингээд нэг зөвхөн чиний л дугаар ингээд контактныхаа хамгийн түрүүлд харагддаг ч юм уу тийм. Өстой чийл ми найдаа. Чийл надад гэсэн гэдэг ч юм. Тиймэрхүү энерги байна. Эхнийх хоёр дахь нь яг гадаа мэддэхгүй ингээ хүмүүс чинь амьдрал дээр чинь буцаж орж ирж байна. Гэхдээ нэг амар интеншн болохоор нэг юм сүртэй юм биш ээ зүгээр уудаад байсан билгүй дээ тийм. Хай US яриг бодсон байж тийм би ч гэсэн хаяада уудаал ингээл нэг янзлуу биччихэл өгдөө шүү дээ. Тийм ямар шалтгаангүй зүгээр уудаалсан боохгүй амьдрал яриад шүү дээ. Тийм олцгой байж уудаал хэсэг шээ. Яг тиймэрхүү л ингээд нэг шалтгаантай л ингээд гарч ирсэн байгаа даахгүй. Энэ дээр нэг амар одоо өндөр хүлээлттэй дээр ер нь бол тавиад юм байна л гэдэг үзрэл гарч ирлээ. За тэр яг хэдүүлээ зөвлөгөөн дээр амар сайн ажиллая. За. Ашааваа. Yeah. Ага. Яг зөв. Энэ 7 хоног таадын хувьд болохоор бүр үнэхээр ингээд дэвшлийн 7 хоног ингээд болж эхэлж байгаа. Temperance ингээд нэг 3 аягтай хамт. Зарим нэг ингээд нэг хуучны ингээд нэг хүмүүстэйгээ ч юм уу эсвэл дахиж нэг union болох амар гоё боломжтой. Ялангуяа нэг юм beefтэй байгаа хоорондоо нэг жоохон модалцсан байсан ингээд нэг хүн амт ингээд нэг байж ивэл яг энэ 7 хоног ялчгүй тэдэртэй нэг эвлэрэх амар гоё боломж ингээд гарч ирсэн байна. Гэхдээ нэг зүйлийг заавал анхаарч байгаа. Тэр хүмүүс одоо нэг тарын дунд ингээ байгаад байгаа нэг юм чөтгөрлөг асуудал байгаа obsession эдэр ч юм ямар нэг юм эдэр ингээд нэг заавал анхааралтай байх нь дуусна уу? Ялангуяа энэ toxic situationship дээр ингээ байсан хүмүүс нэг хэлж байгаа. За нэг юм чөтгөрлөг нэг юм харилцаа байдаг да тий нэг fucking нэг юм чатганэ сташ. Яг энэ нэрч одоо л ингээ таараа харилцаанд дунд ингээ нэг үлдсэн байгаа гэдэг анзаараарай. За тиймээс ингээ нэг хэрэг би чиний оронд ингээ байсан бол тухайн хүн ер нь өөрчлөгдсөн үү? Дэвшил гарч ирсэн үү мэрсэн үү гэж шалгах байсан баха. Тэгээд яаж шалгадаг вэ гэвэл шүү дээ те. Зүгээр хажууд нь байгаа л анхаардахгүй. Амьдрал нь яг яаж өөрчлөгдсөн бэ гэдгийг хаардахгүй. Амьдралын бүхий л хэсэг нь өөрчлөгдсөн байна. Вибрацаас болсон. Чамтай зөвхөн ингээд нэг буц нийлэх гээд nice ингээд харьцдаг байсан одоо нэг найз майз ингээд нэг гэр мөрийнхэнд яг адилхан мэдрэл унтаам шиг ингээд харьцаад байл тэр хүн өөрсдөө л гэсэн үг шүү дээ. Шинэ өмдөө маск л тавьсан гэсэн үг шүү дээ. Тэр сонголт чиний гарт. Universe энэ лоног чамд ингээд хуучинтайгаа peaceful ингээд байх сонголтыг өгж байна. Тэгээд хуучинтайгаа эвлэрээд нэг гоё ингээд тэгээ хонь бүтэн чон цадгалны хөөрхөн нөхцөлөдлөө өгж байна. Энийг чи accept хийгээд ингээ гоё ингээд инхийн хилцэл шиг ингээ хөөрхөн юм байгаад тэгвэл ингээ юунаар чамд ингээ дахиж нэг гоё боломж олгоно. Яагаад вэ гэвэл ч тэ ингэж байна. Бид нар хуучин харилцаж ирсэн хүмүүстэйгээ буцаж нийлэх гоё байдаг. Гэтэ
Ямар үед гоё гэдэг вэ? Аль тал нь өөрчлөлт шинжилтийг авчирсан тохиолдолд. Тэгээгүй тохиолдолд бид нар бас ингээд нэг салж олдог. Тэгсний дараа яагаад чи мэдгүй бидний амьдрал цоо шинээр бас амар гоё хүмүүс амьдрал дээр орж ирдэг. Сонирн байгааз. Сонголт чиний гарт. Чи аль нөхцөл байдал дээр байна гэдгээ амар сайн харах хэрэгтэй байхгүй. Миний хуучнтайгаа нийлгэж байгаа одоо reunion ингээ болох ч байгаа хүмүүс стил мэдрэл мотой ингээ хэвээрээ байвал би энэ дээр үлдэхгүй аах. Миний сонголттой гэдэг шиг те. Тэрийг чи сонгох нь. Тэгэхгүй бол нэг чулуун дээр одоо 2 бүдэрх нь ч бас сайшаа те. Зас. Юу за сүүлийн тимийн ачаад. Show you пихлоо. Damn. Ялч сүүлийн тэмний ачаан нааж шүүр унасан дотор хүчсэн байхгүй. За байхгүй. Oopsie, за байж байгаарай. За. Хааны зоос дэше батрын зоос ингээд доош байгаа байхгүй юу? Тэгснэ higher font өдөртэй 10 ихтэй magician. За, одоо би ингэж тайлбарлая. Хухаа single аа ингээд нэг загсны ордонд хэлэхэд таад дээр commitment харилцаа ирж байна. Яад үл чи энийг өөрөө манифест хийсэн байгаа байхгүй. За ханаас нь орхиж явж байгаа. Хэрвээ чиний амьдрал цаа ингээд одоо шилэл нэг хичээгэлэдэг. Дээрээсээ ингээд харилцаа ингээд боолж өгдөг байж чи бүр ингээд нэг ядраа за боли өстэй хаашаас. Гэж байгаа бол заа яг одоо чи бүр яг зөв зам дээр явж байна. Яг чиний manifestation-ыг чинь дагуулж байгаа. Manifest гэхээр л нэг саран дээр нэг төрөвч өргөдөг юм биш шүү дээ. Чи бодох ч өөрөө manifestation байхгүй юу? Тэгээ ялчгүй ингээд нэг чам дээр амар гоё commitment урт хугацааны тогтвортой харилцааг биелэгдэж байгаа хүн ирж байна. 10 аяхтай шүү. Шодрох гэсний өдөртэй. Вау. Энийг ингээ заавал single гэлтгүй ер нь ингээд нэг бүх загсаар нь ярина заа. Situationship байна уу? Гэрэлтэн дунд ингээ байна уу? Эрхэл дунд байна уу? No one gives a fuck за. Ямар ч лсэн та коллективээраа энэ 7 хоног дээр нэг амар гоё энерги орж ирж байгаа. Харилцаа чинь бүр үнэхээр гоё commitment, урт хугацааны аз жаргалтай тэ healthy and wealthy гэдэг шиг ингээд иймэрхүү гоё ингээд энергиуд орж ирсэн байна. Эний тулд угаасаа universe таадас шалгалт аваад байгаа байхгүй юу? Хэрвээ чи сонголтонд ингээ байгаа л аль нь зөв юм болоо шээ? Бата зөв, тулгай зөв, аль маань зөв юм уу, чимгэн зөв юм уу гэдэг ингээ сонголт аваад байгаа байхгүй юу? Тэгэд яалтчгүй ингээ нэг зарим нэг загсны орныхон салтыг үзэж байна. 8 гарч ирсэн. Яг тэгвэл энэ салгалт яг үндэ ингээд нэг таадыг дараач нь ultimate wine partner руу ч ингээд ойртуулж байна. Зарим нэг ухаан ингээд нэг single ингээд загсны ордынхаа яалтчгүй ингээд идэвхтэй болцож сүйдээ болцгоо байлцсан ингээд байж исэн чи гинт ингээд нэг амьдрал дээр нь тэр divine хүн ингээд гараад ирж байна. Баяр үргээ.
Тэгээ гол нь ингээд нөгөө нэг бас commitment үерхэл байгаа загсны ор зан болохоор тэгээ энэ харилцаагаа бүрэн гүнзгийрүүлэх ингээд гоё ингээд энерги орж ирсэн байна энэ лоног. Вау. Тэгээ гол нь юунер саадаас шалгалт аваад байгаа байхгүй. Тэг зөвгийн сонгохгүй биш. Юунерс амирх заваа штэ. Ер нь яг юм бол анаа өдрийг үзэж байгаа шалгалт байхгүй. Шалгалтыг авах их амархан штэ. Өөрийгөө харж чадлаа байхгүй. Би өөрөө тэр commitment-ээр урт хугацааны үерхэлдээ өөрөө бэлэн хаширманы байшсан. Яа түлхэн дандаа өөртөө адилхан үнийг хайтай. Байлаа. Чи мэдрэл мотор токсикон татагжвэл чи өөрөө тэр токсик мэдрэл мотор хүн байсан гэсэн үг. Амар амархан. Чи offense болж магадгүй. Гэтэ энэ бол universe-ийн хууль. Энэ бол алтан цогийн хууль биш. Энэ бол universe ингээд нөгөө зааж гисэн хууль заа. Тэгэхээр чи өөрийгөө хар. Яа. Хоёр дахь удаа гарч ирлээ шүү дээ. Юу бодож байна? Karmic Torque. Нэг зүйлийг өөрөөс заавал асуу. Би насаараа сингл явж чадна үстэй гэдэг асуултыг асуу. Энэгээр чи насаараа хүн болгонтэй салгаач өгч харьц гэсэн үг ерөөсөө хэлээгүй. Би насаараа сингл явж чадна үстэй гэдэг асуулт чи өөр юу илэрхийлж байгаа вэ гэвэл би ганцаардсан ч гэсэн би өөрийгөө амар гоё хайрлаж чадна. Би ганцаардаад хүн болгон намайг үл тоосон ч гэсэн би өөрийгөө хамгаалаад гоё инхрийлж чадна гэдэг итгэл найдварыг өөртөө суулгаж байгаа хэлбэр байхгүй. Энэ нь яг ultimate divine partner-ыг сонгох хамгийн том даваагаа давцсан гэсэн. Хэрвээ чи ингэ бодоод үзтээ чи ингэ илүү их ингэ хойноос нь гүгтсэн биз дээ өдөж юм шиг юмнууд болдгоо шүү дээ fucking бид нар мэднэ үстэй. Чи нэг батагаараас илүү их гүгтсэн батар нь улам цухтаанаад. Би ч гэсэн амьдралдаа зөндөл experience хийж лээсэн аахгүй юм бүгд. Чимгээ талхт галчтай чиг нааж өгөөл. Тод вэ. Би дараа нэг зүйл ингэ анзаарч байгаа. Би ганцаардаж чадах уу? Нөгөө чадах юм байна. Асуудал юм байна. Би хин нэгэнд үл хүндлэгдэж чадах уу? Чадна. Би хин нэгэнд үзээ идэх чадах уу? Чадна. Эцээц би өөрийгөө л ингэ нөгөө хайрлах нөхөөсөж би бусдад таалагдсан зүйл амьдраад байгаа юм уу? Чадахгүй. Гэсэн чинь нэр ингэсэл ингээ миний амьдрал ингээ шал өөрөөр болоод эхэлж байгаа. Тэгэхээр таад ингээ нөгөө ялчгийн 7 хоног би ганцаардаж чадах уу? Би бусдаас ингээ validation болон approval хүлээхгүйгээр ингээ өөрийгөө хайрлаад урагшаа ингээ нөгөө алхаж чадах уу гэдгийг асуух ингээ нөгөө амар том асуулт чинь болж ирсэн байгаа байхгүй. Тэгээ яалтчгүй бүр ингээ танаа загсны орныхан бүр ингээ commitment үерхэлд байгаа загсныхан ч тэр single-чүүд нь ч тэр яалтчгүй л бүр шин шатлуугаар орж ийн яалтчгүй. Вау. Баяр үргээ. Ингээд бол танаа ордыг 7 хоногийн 7 өдөр юу гэж загиндэ. Тэгээд энэ шинэ өөрчлөлтийг зүгээр embrace буюу хүлээж авах хэрэгтэй байхгүй. Хүлээж авах. Хүлээж авахгүй гэвэл тэгэл одоо яа их үтэй тэгэл тэгжил дахиад учир нь олдох байлгүй дээ. За тийм л энэ тэгээд энэ удаа ингээд energy check-инууд ингээд дууслаа. Нойр үрчлээ. Би буцаад батлаа. Ядж нойр өрдөг болоо таа.